За, оройн минь төргийн бүгдээрэнд нь за бид нар одоо энэ төсвийг хэмнэлтэд төсөв оруулж ирэх гэж байна. За тэгээд энэ асуудал дээр за эрүүл мэндийн салбараа яриа да. Одоо нийгмийн салбар энэ дээр бас хүнд. Тэр дотроо ялангуяа энэ өнөөдөр эмнэлэг дээр үүсэж байгаа нөхцөл байдал тэгээ энэ санхүүгийн нөхцөл байдлаас хамаарат шийдэхийн тулд одоо тусламж үйлчилгээг 20-с 25%-аар яа харахгүй нэмэхээс өөр аргагүй байна гэж сайд хэлсэн. За энэ дээр ингээд шууд эмнэлгүүдийн санхүүгийн нөхцөлийг хараад хувиас гарах төлбөртөө тусламж үйлчилгээг 20-с 25% гаргах нэмнэ гэдэг дээр ингээд маш болгоомжтой хандах хэд хэдэн бас үндэслэл байгаа. Энийг одоо ярих хэрэгтэй. Жишээлбэл одоо нэг хуваараа шууд төлбөр хийгээд ингэснээрээ тусламж үйлчилгээний хүртээмж ялангуяа энэ тэгш бус байдлыг улам нэмэгдүүлдэг. Ингэснээрээ иргэд аж ахуйн амьдралын одоо хүний чанарт нөлөөлж орлого багтаа иргэд нөө ядуурлаг улсан ордог энэ үндсэн гол шалтгаан болж байгаа гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байгаа. За ингээд хувийн төлбөрөөс болоод өвчтөн өөрөө аль болохоор одоо эмнэлэгт үзүүлэхгүй байх, цаг алдах, хойшлуулах, хэрэгтэй лабораторийн шинжилгээгээ хийлгэхгүй байх, тэгснээрээ хүндрээд бүр өндөр өртөгтэй эмчилгээнд шилжих, халдварт өвчнөө тохиолдолд бол бүр бусдад тарааж халдварлуулах, ингэснээрээ хувь хүн, олон нийт, нийгмийн эрүүл мэндийн том асуудал болдог. Энийг бүр эрүүл мэндэд одоо foregone care гэж бүр нэрлэдэг тийм нэршилтэй. За одоо манай судлаачдын өөрсдөө хийсэн Жавхлан баяр сайхан энэ төр судлаачд 9 жилийн өмнө 2016 онд тэр International Journal for Equity in Health гэдэг энэ дээр хэвлүүлсэн ажил нь байгаа. Энэ үнэлгээгээр эрүүл мэндийн одоо энэ хувийн төлбөрөөс болоод жил болгон 20,000 гаруй иргэд ядуурч байгааг тооцож гаргасан байдаг. Тэгэхээр энэ одоо тооцоолол одоо бол энэ нөхцөл дээрдэгүүд ордож л байгаа нөхцөл харагдаж байгаа учраас энэ дээр бид нэр болгоомжлох зайлшгүй шаардлагатай гэдгийг одоо энэ хоёр дахь үндэслэл нь энэ юм. Ер нь энэ эрүүл мэндийн санхүүжилт дээр хувийн төлбөр 25%-аас дээш байгаа дэлхийн бусад улс орнуудыг харахад энэ одоо ингээд ядуурлыг бууруулах, эрүүл мэндийг бүх нийтийн хамралтанд хүргэх гэсэн энэ хувийн төлбөрөө бууруулж чадахгүйгээр байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад эрүүл мэндийн байгууллагууд энд маш сөргөөр нөлөөлтөй одоо зөвхөн хувь хүмүүс ч юм уу эмзэг бүлгийнхэн дэш нийгэм эдийн засаг тухайн улстай маш одоо сүрэг гэдэг асуудлуудыг одоо маш тодорхой тусгасан байдаг. Жишээлбэл манай улсын хувьд энэ эрүүл мэндийн одоо энэ ядуурлын түвшил нь 40% байгаа. Одоо юу гэдэг нийт зардлын гэсэн нэг тийм тооцоо байна л да. За эхний байдлаар энэ асуултанд авчаад тэгээд дараагийнхаагаа яриа. Эрүүл мэндийн сайд чин бүрээ хариулъя. За ганмаа гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол анхан шатны тусламж үйлчилгээ бүгдэд хүртээмжтэй байх Universal Health Coverage гэдэг энэ бодлогоос ухрахгүй. За ингийн тул бид анхан шатны тусламж үйлчилгээнд дээр өнөөдрийн байдлаар санхүүжилтийн тогтолцоо бол бүр эвдэрчээгүй байгаа. Энэ дээр бид бол ямар нэгэн хамтын төлбөрийн асуудал ярихгүй. За дараагийн асуудал бол төлбөртэй тусламж үйлчилгээний 300 төрлөлийн юм байгаа. Энэ бол бүгд орохгүй. Зүгээр харин төлбөрийн тогтолцоо одоо үйлчилж байгаа шүү дээ. Энэ тогтолцоог инфляцтай уялдуулж 20-с 25% хүргвэл дээрэс нь нэмэх нь таны бас хэлж байгаа болгоомжилж байгаа хамтын төлбөрийн асуудал. Хамтын төлбөрийн асуудлыг 15%-аас жигтэрж болохгүй. Тэрнтэй санал нэг байгаа. За жишээлбэл зарим үйлчилгээ өндөр өртөгтэй үйлчилгээ байна. Тухайлах юм бол одоо өндөр өртөгтэй хагалгаанууд, эрхтэн соёлын хагалгаа. Тэрэн дээр хувилах юм бол энэ мөнгө чинь бүр талигаад өгнө. Жишээлбэл одоо 110 сая төгрөгийн өртөгтэй хагалгааг 20% гэх юм бол юу вэ бүр 25 сая төгрөг иргэн төлөх болно шүү дээ. Тийм учраас бүх юм пропорцтой аль болохоор иргэнд санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх энэ том бодлогоос ухрахгүй. Ер нь бидний гол зорж байгаа зүйл бол Монгол хүн өвчин тусаад мөнгөтэйгөөс үл хамааран эмнэлгийн тусламжийг ядуурлын түвшинд хүрэхгүйгээр авдаг байх энэ том зорилго энэ засгийн газрын том зорилго хэвээр байгаа. Тийм учраас бас тантай санал нэг байгаа. Энийг буулгана, энийг одоо энэ босхыг эвдэнэ гэсэн зорилго байхгүй байгаа. Тэр ч утгаараа бас энэ хөнгөлтэй эмийнч бодлого төсөв ерөөсө хасагдаагүй. 170 тэрбум, төрөөс даах 40 тэрбум төгрөг эмийн хөнгөлтийн 130 тэрбум бүгд одоо үйлчилж байгаа. Тийм учраас бид энэ судалгаа нотлоготой зүйл дээр тулгуурлаж, ер нь бол ийм
хамтын төлбөрийг бага хэмжээгээр оруулах асуудлыг бид судална гэж би хэлсэн шүү. Яг одоо тэгчнэ гэж хэлээгүй. Энэ бол мэдээж одоо кабинет дотроо ярьж саналаа танилцуулж тэгээ засгийн газраас гарах шийдвэр. Түүнээс одоо би ганцаараа хэлээд л шийдэх асуудал биш. Нөгөө талаасаа ард иргэдэд учрах санхүүгийн дарамтыг заавал тооцсон байна. Ард иргэдэд ядуурл оруулахгүй байх гэсэн том зорилго тантай санал нэг байгаа. Энэ үндсэн зарчмаас гажихгүй. За харин одоо нэгэнт санхүү хүрэхгүй байгаа тохиолдолд тухайлх юм бол одоо лавлгаа шатлын эмнэлгүүдийн төсөвгөл харахад та бүхэн одоо гүйцэтгэлийн хараарай. Дандаа өртөө, дандаа буруу гарчихсан. Тэгвэл одоо аймаг дүүрэг дээр эмчлүүлж болох хүчнээ эмчлүүлждэг. Лавлгаа шатал дээр очиж ачаал үүсгэх багасгадаг. Аймаг дүүргийн эмнэлгийн хүчин чадлыг сайжруулах чиглэлд бид ямар бодлого тавих вэ? Зарим нэг санхүүгийн механизмууд байгаа. Жишээлбэл олгоо цэсний хүйдээ ахуулах гад 3 дугаар шатал буюу лавлгаа шатлын эмнэлэг дээр очиод авах шаардлага байна. Аймаг дүүргийн эмнэлэг дээр сайн эмчнэрийг ажилуулад гүйцэтгэлээрээ илүү их санхүүжилт аваад ажиллах тэр боломжийг хангах харин лавлгаа шатлын эмнэлэг рүү очих юм бол хамтын төлбөр төлөөд бага хэмжээний төлбөр төлөөд тэр бүр өөр шатлын эмчнэртээр очиж хийлгэнэгвэл ийм зохицуултыг хийж аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн бас санхүүг хамгаалдаг ийм тогтолцоо бидэнд бас дутагдаад байгааг бас нэг хэлье. За мөн одоо тэгээд чанар бол мэдээж их чухал. Тэгэхээр үрдүн чанартай уялдуулсан тогтолцоогоо хэдүүлээ хийж өгөхгүй бол энэ зүгээр замбраагүй тооны араас хөөцөлдсөн энэ тогтолцоо буцаагаад бас одоо салбараа залгиад байгаамаа. Тийм учраас энэ дээр бас их болгоомжтой ажилланаа. Тэгэхээр бол шууд тэгээд хэлсэн зүйл байхгүй шүү. Тэгээд энэ дээр нэлээд тийм бодлогын уралдаан мэтгэлцээнүүд хийнэ. Нэгэнд одоо хүрэхгүй байгаа санхүүжилтийг яаж зөв байлгах уу гэдэг эрдэмтэн мэрэгдийн бас одоо дуу хоолойг сонсноо. Энэ дээр таач гэсэн бас одоо оролцох ёстой гэж бодож байна. Ганмаа гишүүн нэмж тодруулъя. За баярлалаа. Их сайн байна. Ялангуяа одоо иргэдэд эмзэг бүлгийнхныгаа хамгаалж санхүүгийн дарамтанд учруулахгүйгээр одоо хийж байгаа тэр нэг худалдаа авч байгаа тогтолцоог өргөжлүүлээд эндээс ухрахгүй яг энэ зарчим дээр явна гэдгийг одоо сонсоход таатай байна. Одоо энэ нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний тусламж үйлчилгээний хууль гэж батлагдсан тийм. Тэндээс одоо энэ нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авах өвчтний хяналт сэргийлтийн төв буюу CDC-г байгуулна гэсэн заалт орсон ба. Энэ CDC байгуулах заалтанд нь одоо яг одоогийн нөхцөл байдал нь яг ямар байгаа вэ? Хаана байгаа юм? Бэлтгэл нь ямар байгаа? Зүгээр төрийн нарийн бичгийн дарга дээр энэ асуудал зангидагдаж явж байгаа гэсэн би бас мэдээлэл асуусан байгаа. Энэ байгууллага мэдээж одоо энэ байгууллагаар бид нэг байшин барих ч юм уу, тоног төхөөрөмж авах ч юм уу, юу гэдэг тийм урсгал зардлаад хилээл хаях тийм асуудал бол ярихдаггүй байх. Ялангуяа эмнэлтийн хуультай холбоотойгоор одоо бид нар юу нэг энэ асуудлыг За Чимбүрэн сайд нэмж хариулъя. За баярлалаа. Ер нь энэ өвчин судлалын төвтэй байж бид ер нь ирээдүйд өвчлөл ер нь яах юм гэдэг зөвхөн Монгол улстай өвчлөлийн big data дээр ажиллаа зогсохгүй дэлхийн нийтийн өвчлөл халдварт өвчний дархалд ямар байгаа гэдгийг байнга мэдээж тандаж байдаг. Одоо манай энэ сангийн яам, эдийн засгийн яам гэдэг чинь бол одоо энэ нүүрс нөгөө эдийн засгийн хөгжил хаашаа байна, индексүүдэ бүгдийн тооцоотой ижил ийм тогтолцоо манай эрүүл мэндийн салбар дутаад байгаа. Бодлогын дархин дутагдаад байгаа. Тийм учраас энийг хийх энэ бодлого дэлхийн эрүүл мэндийн суурин төлөөлөгчийн газар дээр хамтраад эрүүл мэндийн яам энэ CDC байгуулах төсөл явж байгаа. Би бас цохос танилцсан. За ер нь бол давхарцсан чиг үүргүүд энэ дээр их байгаа. Хөгжлийн төв, нийгмийн эрүүлийн үндэсний төв, халдварт өвчин судлалын үндэсний төв дандаа тандалтын албууд нь хоорондоо давхарцсан. Тэгвэл энэ бүгдийг нэг болгож нэг том уурга тарих болгоно. За хоёр дахь зүйл бол халдварт өвчнийг төсвөө санхүүжүүлж эмчилдэг байх энэ тогтолцоог нэвтрүүлнэ. За Ганмаа гишүүн дахин нэг тодруулъя. За санал болгоч. Энэ манай улсын хувьд ер нь эрүүл мэндийн нийт зардлын 40 орчим хувийн тийм хувийн төлбөрөөр санхүүжиж байгаа. Энээсээ ч болоод 3 хүн амын нэг нь одоо ядуу байгаа гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бусад улсын тийм судлаачдын мэдээлэл байт юм байлаа. Тэгэхээр бид нар энэ төлбөрийг нэмэх асуудлыг огт ярихгүй гэж тооцоолоод хүн амынхаа амьдралтай холбосон одоо нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөг нь харж том зургаар нь нотлохоон суурилсан байдлаар энэ асуудлаа хандаад явах нь их чухал
гэдгийг одоо дахин нэг хэлчихье. Хоёрдугаарт CDC-тэй холбоотой сая хэлчихсэн зүйл маань бид нар нөгөө асуудалтай ихэвчлэн асуудалтай яг хөтлөгдөж очих гэдэг. Яг үүндээ бид нар нөгөө урьдчилан сэргийлэх, тооцоолох энийг асуудлыг үүсгэхээс нь өмнө бүх бэлэн байдлыг үүсгэсэн байхтай Улаанбаатар одоо энэ одоо үүсэж байгаа халдвар өвчний асуудал дээр ч бай одоо ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд тэгснээрээ яг бодлогоо хэрэгжүүлж явах нь айгүй чухал байгаа гэдэг дээр одоо бүгд салбарын За санал хэллээ Ганмаа гишүүн. Улсын хурлын гишүүн одонгийн цогтгөрл